Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Солилцол нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. Бид энэ дугаартаа Германы Лөнебургийн их сургуулийн профессор ноён Ульрих Гонтерыг урьж оролцуулж байна. Энэ хүн маань бизнесийн сэтгэл зүйн чиглэлээр судалгаа явуулдаг. Тэр дундаа олон үндэстний тэр соёлын ялгааны чиглэлээр тэгээд энэ ялгаа бизнес эрхлэхэд яаж нөлөөлдөг вэ гэдэг асуудлыг илүүтэй түлхүү судалдаг юм аа. Яг энэ чиглэлээр манай Монголд саяхан манай Монголын томоохон бизнесмэнүүдэд сургалт явуулаад ингээд дуусч байгаа юм хүн. Бизнесийн сэтгэл зүй гэдэг энэ шинжлэх ухааны гэдэг юм уу тийм ээ. Энэ судалгааны энэ салбар маань харьцангуй мэдээж үндэстэн намсан корпорациуд бий болж үүсч гарч ирсэн сүүлийн хагас зуун жилийн түүхтэй байх л да тийм ээ. Та энэ чиглэлээр хизээнээс судалгаа хийв, ямар улс үндэстнүүдэд очиж тухайн улс үндэстнүүдийн бизнес секторынхны сэтгэл зүйг судалж байгаа гэдгээс яриагаа эхлүүл ямар вэ? Ja, wir haben diesen Тийм ээ. Эдийн засгийн сэтгэл зүйн чиглэлийн мэрэгчлэлтэн бэлтгэх сургалтыг Германд 1990-ад оноос анх төлөвлөж 1999 онд анхны эсэлтээ авч байсан бол одоо нийт 13 их сургуульд энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэгдэж байгааг харьцангуй богино хугацаанд ажиглагдаж байгаа дэвшил гэж үздэг юм. 8 жилийн өмнө шинэ танилуд маань Монголд энэ мэрэгжлэр оюутан сургахаар ярилцаж бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Энэ жил бидний хамтран боловсруулсан сургалтын анхны хөтөлбөрт хамрагдсан мэргэжилтнүүд Монгол улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг төгсөж байгаа. Та надаас ямар улс орнуудад ажиллаж байсан тухай маань сонирхон асуулаа. Монголд би дунджаар 1-3 7 хоногийн хугацаатай ихэвчлэн ирдэг. Нийт 9 удаа ирж байсан. Сүүлд ирээд 20 гаруй хоногийг тун сонирхолтой өнгөрүүлж байна. Монголоос гадна Азад ажилласан туршлага маань гэвэл хэдэн жилийн өмнө Хятадын Ухааны их сургууль дээр бизнесийн өөр салбарынханд соёл дамсан эдийн засгийн харилцаа ба соёлын ялгаатай талууд гэрээ хэлцэлд хэрхэн оролцох вэ сэдвээр зохион байгуулагдсан семинарт оролцсон. Энэ үеэр тэд манай Лүнебург хотын их сургуультай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж бид тэр цагаас хойш хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Боловсролын салбар болон хувийн сектор зөвлөхөөр ажиллаж байсан зарим улс орнуудад дурдвал Америкийн нэгдсэн улс, тодорхойлбол Техаст, бас Финланд, Польш, Испани, Швейцар гэх мэт улс орнуудад өргөдөн очиж ажилласнаас гадна 90-ад оны ихэр Москвад нэлээд урт хугацаагаар ажиллаж байсан. Эдгээр үндэстнүүд өөрийн гэсэн соёлын онцлогтой, өөрийн гэсэн бас сэтгэл зүйн онцлогтой байгаа шүү дээ, тийм ээ. Тэдний хооронд бизнесийн ажиллагаа явуулахад ямар чухам тийм сэтгэл зүйн зөрчлүүд гарч ирдэг юм бэ? Бидний судалгааны ажлын төвд маш хурдтай даяаршиж буй үйл явдлын нөлөөгөөр өдрөөс өдөрт идэвхжиж байгаа соёл дамсан бизнесийн харилцаанд ямар хүндрэлтэй асуудлууд учирч байна вэ гэдэг асуулт байдаг. Зарим орны аж ахуйн нэгжүүдийн удирдах албаны хүмүүс ажилтнуудаа бие даан шийдвэр гаргах, хамтын хариуцлага хүлээх орон зайг хангалттай олгож, харьцангуй нэг дэвшин чөлөөтэй ажиллах боломж олгодог хандлага нийтлэг ажиглагдаж байхад заримийнх нь арга барил эсэргээрээ буюу тодруулбал ажилтнууд нь удирдах албан тушаалтнуудынхаа өгсөн үүрэг даалгаврыг зөвхөн өөрсдийнх нь зааж зөвлснөөр л хийж гүйцэтгэдэг жишг тогтсон байдаг. Япон, Герман зэрэг орнуудад аливаа ажлыг цаг хугацааны хувьд нарийн төлөвлөж, гүйцэтгэл үр дүнд нь энэ өнцгөөс хандах хандлага давамгайлдаг бол Өмнөд Америк ба Арабын улс орнуудад хүмүүс цаг хугацаатай илүү найзрахаг харилцаатай байх жишээтэй. Эдийн засаг нь өндөр хурдцтай өсөж байгаа улс орнуудын компаниудад бизнесийн салбараас үл хамааран өөр үндэсний төлөөллөөс бүрдсэн баг хамт олон таарах нь өнөө цагт түгээмэл үзэгдэл болжээ. Бид удирдлагын арга барилын ялгаа, олон үндэстнүүд хамтарч болон багаар хэрхэн ажиллаж байгаа байдал гэх мэт эдгээр чиглэлүүдийг хамруулан соёл дамсан бизнесийн гэрээ хэлцлийг хэрхэн үр дүнтэй удирдан явуулах зэрэг зарим томоохон судалгаа хийж байна. Маш олон тийм арга ажиллагаанууд байна л да бизнесийн ч юм уу компани засаглалын тийм ээ. Надад бол илүү сонирхож байгаа миний сонирхлыг илүүтэй татж байгаа юм юу гэхээр тухайлбал Хятадд ажиллалаа. Бид хамтарч ажиллаж байгаа тэр клиентүүд гэх юм уу те тэр түншүүтэйгээ
Шүүдийн чухам ямар хүн бэ гэдгийг илүүтэй сонирхох нь ойлгомжтой шүү дээ. Тухайлбал та хятад ажилласан туршлагаас яриач. Хятадын бизнесийн сэтгэл зүйн онцлог юу вэ? Ich kann Ihnen etwas darüber sagen, welche Ухааны их сургууль дээр болсон семинарт оролцогчдын тодорхойлж хэлснээр төлөөлүүлэн би таны асуултанд хариулахаар оролдъё. Manager, sagen wir zwischen Тэд гол төлөв эдийн засагч, хуульч, инженер гэх мэт мэрэгжилтэй. 30-аас 40 орчим насны төслийн удирдагчид, менежерүүд байсны дотор олон нийтийн ажил зохион байгуулагчид ч байсан. Тэдний өөрсдийнх нь ажигласнаар барууны орнуудын аж ахуйн нэгжүүдийн шийдвэр гаргах үйл явцад тод ажиглагддаг удирдлагын хэлбэр нь Хятадын уламжлалт соёл хандлагад том зочрол болдог. Гэтэл Хятадын удирдах албан тушаалтны аливаад хандах байдал ажилтнуудад нь маш чухал төдийгүй даргийнх нь байр суурь үргэлж зөв байдаг. Тодорхойлбол Германы компаниудын удирдах албан тушаалтнууд доод ажилтнуудаа аливаа асуудлын шийдлийг олоход оролцуулж, хувилбар дэвшүүлэх, шин санаачлаг гаргах боломж олгодог жишг нь хятадуудад ойлгомжгүй ба энэ нь хятад удирдагчийн хувьд эрх мэдлээ алдах эрсдэл болно гэж үздэг тухай ухааны семинарт оролцогчид ярьцгааж байсан юм. beschrieben. Та бус үндэстнийг одоо Германтай харьцуулж штэ. Герман танай үндэстэнтэй харьцуулахад монголчуудын бизнесийн сэтгэл зүй чухам ямар вэ? Also mein Arbeitsgefühl Монголд өмнө нь ирж байхад ч сая ирээд оролцсон семинарынхаа үеэрч хүний нөөцийн мэрэгжилтэн, импорт, экспорт хариуцсан гадаад харилцааны менежер, ерөнхий менежерүүд зэрэг хүмүүстэй ихэвчлэн нүүр учран танилцаж, харилцан санаа бодлоо хуваалцах боломжтой байлаа. Барууны бизнесийн соёл, удирдлагын арга ухаанд суралцах сонирхол их байгаа нь надад анзаарагддаг. Гэхдээ монголчуудын хувьд миний бодлоор баруунд амжилттай туршигдсан сонгодог арга техникт суралцахдаа тухайн сонирхол татаж байгаа зүйл нь өөрийн соёл уламжлал, нийтийн хэм хэмжээ зэрэгт аль хэр нийцтэй байх бол гэсэн асуултыг өөрсдөө байнга тавьдаг юм шиг санагддаг. Энэ байр суурийг би буруу гэж үзэхгүй байна. Соёлын өөр нэг хөрсөнд амжилттай туршигдсан арга техник бүх тохиолдолд нөгөө бусад нь бас л амжилттайгаар нутагших ёстой гэж үзэх нь өөрөө их генийн хэрэг болно штэ. Сонирхолтой зарим салбарт зөвхөн Германы ч гэлтгүй өөр аль нэг газар нэвтэрсэн менежментийн дэвшилт бусад газруудад ямар ч хүндрэлгүйгээр шинээр суурьших нийтлэг үзэгдэл ажиглагддаг. Жишээ нь Японд анх үүссэн Just in Time Delivery гэж нэрлэгддэг үйлдвэрийн менежментийн хэлбэрийг өөр олон орны компаниудад шууд утгаар нь ямар нэгэн хүндрэлгүйгээр нэвтрүүлсэн байдаг. Энэ арга ямар нэгэн бүтээгдэхүүний эд ангиудыг өөр газруудад үйлдвэрлэн нэг газар нийлүүлэн угсах зарчмаар эхэн үедээ хязгаарлагдаж байсан бол өнөөдөр мэдээллийн технологи, хэвлэл мэдээлэл гэх мэт илүү өргөн хүрээнд ашиглагдаж байна. Энэ мэт эерэг хандлагын хажуугаар өөр хоорондоо соёл уламжлалын хувьд ялгаатай ард түмнүүдийн өөр өөрсдийн удирдлагын нийтлэг жишгүүд зөрчилдөх дүр зураг харагддаг. Би энэтхэгт энэ талаар оюутнуудаа ярилцаж байлаа. Герман болон барууны бусад орнууд тэр дундаа Хойд Америкт удирдагч ба жирийн албан хаагч ажилтнууд хоорондын зөвхөн ажил хэргийн харилцаа тэдэнд хэд хөндөй хүйтэн санагддгийг хэлж байсан. Удирдах ажилтны Аз стил гэж хэлж болох хэн нэгэн ажилтан албан хаагчийнхаа аливаа хүндрэлтэй асуудалд санаа тавьж анхаарал хандуулдаг нийтлэг хандлага болон хамт ажиллагчид болон ажлын бус цагаар хуваараа цагийг хамтдаа өнгөрүүлэх, гэр бүлээрээ найз нөхдөд байхыг эрхэмлэдэг байдал нь энэтхэгчүүдэд илүү тохиромжтой тухай ярьцгаасан юм. Энэ бүхнээс барууны болон Азийн орнуудын удирдах арга барил дундуур нь шугам татчихж болмоор хоёр өөр байгаа нь харагддаг. Монголд удаа 9 удаа ирлээ гэлээ шүү дээ. Монголын хөдөөгүүр гоё үзэсгэлэнт газраар Монгол малчдын амьдрал ах уу сонирх уу? Явбо. Ja, das war vor Тэгэлгүй яах вэ? Явсан. 2 жилийн өмнө би их сургуулийн багш аялал жуулчлалын бизнес эрхэлдэг Монгол найзтайгаа говийн нутгаар аялсан. Жуулчид сонирхон очдог газруудаас гадна малчдын гэрт зочлон цагийг маш сайхан өнгөрүүлсэн. Малчид гар утас хэрглэж байсан. Энэ нь малын махс үү? Бусад түүхийн эдийн үн ханш ойр орчимд нь төдийгүй хот суурин газруудад ямар байгааг олж мэдэх зэрэг олон давуу талыг бий болгож байгааг олзуурхан харж байсан юм. Таны хоногсон тэр айлын
хүмүүсийн сэтгэл зүй, одоо өнөөдөр таны уулзж байгаа энэ бизнес эрхлэгчид, менежерүүдийн сэтгэл зүй гэх мэт. Тэгээ энэ бид нар өөрсдөө ингээд хот хөдөөгийн ялгаа их гарлаа гэж ингэж ярьдгийг. Тэр хүмүүсийн сэтгэл зүйн ялгааг та хэр анзаарав? Also ich habe die Landbewohner Хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүс малчид бидэнтэй дандаа л найрсаг зочломтхон хандаж байсан. Улаанбаатарын танилуд маань ч гэсэн найрсаг хүмүүс байдаг юм аа. Ихэвчлэн боловсралтай хүмүүс л дээ. Ерөнхийд нь авч үзвэл Германыч дэлхийн аль ч том хотын бараг хөршөөж танихгүй шахам оршин суугчдаас хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс илүү ойр нэгэндээ хүнд байдал тохиолдох үед туслахад бэлэн байдгийг дэлхийд даяар ажиглаж болно. Энэ чиглэлд хийгдсэн судалгаанууд ч байдаг. Монголын хувьд энэ үзэгдэл өөр байдаг гэж би бодохгүй байна. Та хэллээ шүү дээ, хаанч найрсаг харилцаа байна тийм үү? Хөдөөч байна, хотод ч байна. Ялгаа нь чухам юунд байна вэ? Эсвэл асуудал танд хандлагатай байна уу? Зүгээр амьдарж байгаа орчноос шалтгаалаад байна уу? Таны асуултанд дараах байдлаар хариулахыг оролдъё. Нэг жижиг тосгонд амьдарч байгаа хүмүүсийн хувьд ч гэр бүл, төрөл садангаараа ойрхон аж төрж байгаа малчдын хувьд ч тэдний нийгмийн харилцаанд орж байгаа байдал нь уламжлал, догтсон жишгээс гажихгүй байх магадлал том хотын оршин суугчдынхаас харьцангуй өндөр шүү дээ. Ёс заншлаа үл тоох, уламжлалаасаа хазаах аливаа хандлагууд гарах боломж нөхцөл гэр бүл, төрөл садангаараа ойрхон аж төрж байгаа хөдөөнийхний хувьд тун бага юм байлаа. Бие биенээ сайн таних хүмүүс ба нэгнийхээ талаар сайн мэдэхгүй хүмүүс нэг нь нөгөөдөө туслах ёстой эсвэл тийм хариуцлага хүлээхгүй гэсэн мэдрэмж бие биедээ нөлөөлөх орчин харьцуулшгүй өөр шүү дээ. Энд л хотын оршин суугчид болон хөдөөгийн хүмүүсийн том ялгаа байгаад байна уу да. Хөдөөгийн тосгодын оршин суугчдын дундаж нас өндөр болж байгаа нь хаа сайгүй ажиглагцаар байна. Залуу хүмүүсийн олонх нь уламжлалт ёс заншлаасаа уйдаж өдөр бүр танил царай харах зэргээс өөр зүйл хүсэж төрсөн нутаг орноо орхиж байна. Би ягаад энэ ялгааг асуугаад байна гэвэл Монголын бизнесийн одоо түүх бол маш богинохон. Ердөө 20 жилийн хугацаатай. Энэ хугацаанд одоо Монголын бизнес сектор хэр төлөвшсөн байна вэ гэдгийг би танаас асуугаад байгаа юм. Энэ бизнесийн төлөвшөлд Монголын уламжлалт ахуй, тэр уламжлалт сэтгэлгээ, сэтгэхүй, сэтгэл зүй ямар нэгэн байдлаар одоо саад болдог ч юм уу, тийм одоо шинж чанар ажиглагдаж байна уугүй юу гэдгийг асуугаад. Монголын эдийн засгийн шилжилт болон соёлын харилцааны хөгжил хэд хэдэн төвшөнд өрнөж байгааг ажиглаж болно. Социалист эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцын хажуугаар эдийн засагт хөдөө аж ахуй голлох үүрэгтэй байсан үеийнхтэй харьцуулахад үйлчилгээний болон үйлдвэрлэлийн салбарын ач холбогдол үүрэг өсөн нэмэгдэж байна. Ажиллах хүчний 40 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа ч хөгжингийн орнуудын туулсан жишгээр улс орны эдийн засагт оруулах хувь нэмэр нь бусад салбаруудтай харьцуулахад буурах үзүүлэлт ажиглагдаж байна. Герман тохиолдсон шиг үйлдвэрлэл өсхийн хэрээр хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийт ажиллах хүчинд эзлэх хувь нь харамсмаар идэвхтэй буурах үзэгдэлч ойрхон байж магадгүй. Намайг хүүхэд байхад Германы мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид нийт ажиллах хүчний 15-аас 20% байсан бол өнөөдөр энэ тоон 3% болсон. Эдгээр өөрчлөлтүүдийг даган гарч байгаа хамгийн том сөрөг үзэгдэл нь мэдээж хотын хүн амын хэт өсөлт. Миний олж мэдснээр Улаанбаатарт нийт хүн амын 60% нь хэдийнэ төвлөрсөн. Таны асуултын сүүлийн хэсэгт дүүрэн хариулахын тулд наривчлсан судалгаа хийх хэрэгтэй болох юм шиг байна. Монголд компани засаглалыг сонгодог утгаар нь хэрэгжүүлэх орлого хийж байгаа цөөн хэдэн компаниас гадна гэр бүлийн компаниуд нэлээд амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа нь ажиглагддаг.
Аливаа ажлын байранд боловсон хүчин шалгаруулж авахдаа хамаатан садангаа ч юм уу эсвэл хамт ажиллаж байсан хамаатан саданд давуу тал олох тохиолдол баггүй байгааг анзаарлаа. Төрийн албаны хувьд ч өөр биш бололтой байдаг юм байна. Гэр бүлийн компанийн тухайд та жаахан тодруулахгүй юу? Ер нь тухайлбал Герман гэр бүлийн компаниуд ямар зарчмаар ажилладгийг. Манайх бол одоо ерөнхийдөө бүхэл бизнес яг нэг тиймэрхүү хэлбэртэй л явж байгаа л да. Also in Deutschland Германы хувьд гэр бүлийн компаниуд 19-р зуунд аж ахуйн нэгжүүдийн нийтлэг хэлбэр байж амжилттай үйл ажиллагаа явуулж байсан. 20-р зуун гараад баг багаар цөөрч эхэлсэн. Шалтгаан нь тэдэнд өсөж томрох хангалттай капитал байгаагүй. Өсөлтөөнд тэсжүүлдэхийн тулд томоохон хөрөнгө оруулалт хийх шаардлагатай тулгарч ихэнх нь бирж дээр хувьцаа гаргах замаар энэ асуудлаа шийдсэн байдаг. Ингээд компани үүсгэн байгуулагч гэр бүлийн гишүүд нь хөрөнгө оруулагч нарынхаа дунд цөөнх болж эрх мэдлээ алдцгаасан. Гэхдээ бүх гэр бүлийн компаниуд энэ замаар яваагүй. Сайн удирдлагатай жижиг дунд бизнес эрхлэгчид одоо ч анхны хэлбэрээр оршин тогтнож байгаа жишээ цөөнгүй байгаа. Мөн харьцангуй сүлд бизнесээ эхлүүлж амжилттай үйл ажиллагаа өргөжүүлж чадсан жишээ ч бас байна. Германы хүнсний бүтээгдэхүүний худалдааны Алди сүлжээг дэлхийн 2 дугаар дайны дараа ах トゥ хоёр үүсгэн байгуулсан. Тэд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлж чадсан. Энэ жишээ бол онцгой тохиолдол бөгөөд хөгжлийн ерөнхий чиг хандлага бол хувьцаат компанид болсон. Сонирхолтой байж болох юм гэж үзээд би танд Хятадын гадаадад амжилт олсон гэр бүлийн компани тухай ярив. Барууны эрдэмтдийн төсөөлөлд багтаагүй зүйл энд тохиолддог юм. Индонезийн хүн амын 5 орчим хувь нь хятадууд байдаг. Тэнд цөөн хэдэн хятад гаралтай гэр бүл анх нүүж очоод нутаг нэгтнүүдэд зохион байгуулан ажилуулж жижиглэнгийн худалдаа хийж эхэлсэн бол өнөөдөр тэд Индонезийн бөөний болон жижиглэнгийн худалдааны 50-аас илүү хувийг хянаж байна. Мөн энэтхэгийн гэр бүлийн компаниуд Зүүн Африкийн Уганда, Кени, Танзан зэрэг улсуудад амжилттай үйл ажиллагаа явуулж байгааг ч дурдж болно. Шуурхай шийдвэр гаргах шаардлага их гардаг худалдаа санхүүгийн үйлчилгээний гэх мэт бизнесийн тодорхой салбаруудад гэр бүлийн компаниуд амжилт олох нь илүү магадлалтай ажиглагддаг. Харин техникийн уул уурхайн гэх мэт салбаруудад гэр бүлийн компаниуд амжилт олох магадлал үнэхээр бага байдаг юм. Монголчууд өөрсдөө их ноён зантай хүмүүс гэж ярьдаг. Дээр нь одоо гэр бүлийн нэг угсааныхны тийм хот айлын бөөгнөрлийн шинжтэйгээр ингэж нүүдэлж амьдардаг тийм уламжлалтай ард түмэн л дээ. Ийм уламжлал сэтгэл зүйн энэ онцлог дээр Монголын одоо бизнес хэр задрах вулаа. Тааварлж хэлэхэд хэцүү байна. Уучлаарай. Нэгэнт нүүдэлчдийн тухай ярьсных нэг ажлаас гарах, шинэ ажилд орох гэх мэт зүйл дээр илэрдэг нүүдэлчдийн гэж нэрлэж болох үз хандлагын тухай манай семинарт оролцсон менежерүүд энэ нь нэг газар орны өв сургамал хомсдохоор өв сургамал сайн ургасан өөр нэг газар орныг зүглэн нүүдэг бидний уламжлалт амьдралын хэв маягтай холбоотой байх гэж ярьж байсан. Гэр бүлийн бизнес одоо задрах үйл явц ямар учир шалтгаантай байд юм бэ? Es gibt typische Сэтгэл зүйн нийтлэг асуудал байдаг талаар хийгдсэн ажиглалтууд байдаг. Гэхдээ эдгээр нь Германы гэр бүлийн бичил бизнес эрхлэгчдийн хувьд хийгдсэн ажиглалтууд юм л да. Энэ маань монголчуудын хувьд өөр байж болно шүү дээ. Тийм ээ, гэхдээ магадгүй зарим талаар давхцаж болох заримаас нь танд ярих л та. Би хүнсний үйлдвэрлэгчтэй нэгэн семинарын үеэр ярилцаж байхад тэдний зүгээс илэрхийлж байсан нэг зүйл бол аав ээж нь үр хүүхдүүддээ бизнесээ үлдээх үед ихэнх тохиолдолд хүндрэл дагуулдаг тухай байсан. Газар тариалан эрхлэгчдийн хувьд энэ асуудал адилхан хүндрэл учруулдаг болох нь ажиглагдсан. Тодруулбал бүх цаг хугацаагаа зарцуулан олон жил хүнд хөдөлмөрлсөн хүмүүс
Аажмаар ачаал даахгүй болж хэн нэгэн хүүхэддээ бизнесээ шилжүүлэх цаг хугацааг зөв товлож тогтоох гэдэг нь сэтгэл зүйн хувьд маш төвөгтэй асуудал болдог. Тэдгээр эцэг эхчүүд өөрсдийгөө ачаал даах чадвартай байна гэж үзсээр нэг мэтгэд л хэд ачаалд орж эцэс нь ухаалаг бус шийдвэр гаргах явдал элбэг тохиолддог. Өөр нэг элбэг байдаг жишээ бол ах дүү нар эсвэл эгч дүү нар хамтран бизнесээ удирдан явуулж байгаа тохиолдолд энэ нь хэдийгээр дотн харилцааг хөхүүлэн дэмжих нэг сайн талтай байдаг ч ердийн хамтран ажиллаж байгаа хүмүүсийн хувьд амархан зохицуулагдах боломжтой. Хоорондын ялгүй маргаан нь илүү том зөрчил болон босож ирэх хэрэгсэл байнга дагдаг сул талтай юм. Der emotionalen Probleme führen. Монголчуудын хувьд бол бид түрүү хэлсэн одоо илүүтэй тийм томоохон компаниуд нь илүүтэй тийм гэр бүлийн шинжтэй байгаа. Тэдний хувьд бол яагаад задрахгүй байгааг бусад одоо хүний нөөцийн бололцоо муугаас өөрөөр хэлбэл тэр бизнесмэнүүд ингээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд аваад явах чадвартай боловсон хүчнүүд, мэрэгжилтнүүд төрж гарч ирэхгүй эсвэл илүүтэй өөр хүмүүст итгэл байхгүй учраас тэр гэр бүлийнхаа хүрээнд л байгаад байна гэж би хараад байна л да. Also wenn wir mal das Монголын зах зээлийн хөгжлийн зүй тогтол амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа гэр бүлийн компаниудыг ажиглахад сонирхолтой нь энэтхэгчүүдийнхтэй нилээд төстэй байгаа нь харагддаг. Энэтхэгийн томоохон компаниуд баруунд илүүтэй судлагдж танигдсан байдаг л да. Нэг салбартаа дагнан төвлөрч үйл ажиллагаа явуулдаг Хойд Америк болон баруун Европын компаниудаас ялгаатай нь тэд хоорондоо холбоогүй олон өөр салбаруудад хөрөнгө оруулж үйл ажиллагаагаа тэлж өргөжүүлсээр байна. Энд Tata, Williams гэх мэт том компаниудыг нэрлэж болно. Германчууд одоо хөдөө аж ахуйн бизнес харьцангуй ингээд шахагдаад 2% болчлоо гэж түрүү ярьлаа шүү дээ. Монголд одоо уул уурхайн бизнес илүү асар их тийм идэвхжиж байна л да. Тэгээд уул уурхай маань хөдөө амьдарж байгаа улсуудыг хөдөө аж ахуйг харьцангуй шахах үзэгдэл илэрхий мэдрэгдэж байна. Энэ байдал монголчуудыг Монголын бизнес секторыг чухам ямар нөхцөл байдал руу оруулна гэж та таамаглаж байна вэ? Ja, dass diese Probleme sind. Хөгжлийн энэ жимээр явсан явж байгаа бусад улс орнуудын нэгэн адил Монголын хувьд ч тойрч гарах боломжгүй олон асуудлууд үүсэх байхаа. Хөдөөгийн тосгод суурин газруудын хүн амыг ажлын байраар хангах асуудлыг тэнд очиж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд болон төрийн захиргааны байгууллагууд хамтран шийдэх арга замыг эрэлхийлэх шаардлагаас гадна хариуцлага урган гарах байхаа. Мөн хот руу нүүж ирж байгаа иргэддээ тодорхой сургалтуудад хамрагдан өсөн хөгжиж байгаа үйлчилгээний болон үйлдвэрлэлийн салбаруудад хөдөлмөр эрхлэх орлого олох боломжуудыг нээж өгөх хэрэгтэй болох байхаа. In Deutschland hatten wir in den 50er Малчид шин сорилтуудтай тулгарх нь мэдээж. Германд өнгөрсөн зууны 50-аад онд тариаланчид фермерчдийн дунд өсөж томрохгүй бол мөхөл сүрэл ойрхон байна шүү гэсэн утгатай хэлц үг гарч байсан юм. Тэр үед Германы фермерүүдэд тохиолдсонтэй төстэй үйл явц Монголд бас өрнж байгаа тухай би сонссон. Олон малтай цөөхөн хідэн малчид мах сүний, арьс ширний, ноос ноолуурын үн ханшийг тогтоож байна. Олон улсын эдийн засгийн судлаач ажиглагчид Монголын ирээдүг маш өөдрөгөөр хардаг. Ойрын хугацаанд уул уурхай салбарын нөлөөгөөр нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн эрчимтэй өсөх нь дамжиггүй. Монголчууд харьцангуй маш цөөхүүлээ. Зэс, нүүрс, газрын ховор элементүүд гэх мэт байгалийн асар баян нөөцтэй нутагт аж төрж байгаа нь Кувейттэй төстэй хөгжлийн шатанд гарах боломжтой харагддаг. Гэхдээ энэ нь ямар ч хүндрэлгүй өрнөх асуудал биш гэдэг нь ойлгомжтой. Хөгжлийн нийтийн хүртэл болох олон арга замын нэг нь ард иргэдийнхээ боловсролд онцгой анхаарах явдал юм. Уул уурхайн яриар ингэж хоёулаа орсонтойгоо холбогдуулаад
эргээд нөгөө бизнесийн сэтгэл зүй гэдэг сэдв рүүгээ эргээд оръё. Монголын бизнесмэнүүдийн одоо хамгийн их хамтарч ажиллаж байгаа түншүүд бол нэгдүгээрт Хятадууд, хоёрдугаарт Оросууд байгаа тийм үү? Манай хоёр том хөрш маань. Та чухам хэр судалсан би сайн мэдэхгүй байна. Зүгээр эдгээр хоёр хөрштэйгөө манайхны явуулж байгаа бизнес харилцаа, бизнес хамтын ажиллагаан дээр монголчууд магадгүй Монголын бизнесүүд ямар нэгэн байдлаар алдаа гаргаж байна уу? Яаж ажиллавал зөв юм бэ гэдэг тал дээр та зөвлөгөө өгөх боломж байна уу? Ich kann jetzt hier nur einige allgemeine Монголын экспортын бараа түүхийд аль болох олон худалдан авагчдад хүрэх боломжтой байх нь илүү ашигтай нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Өнөөдрийн дүр зураг бол монопол ганц л талд буюу Хятадд нийлүүлэгдэж байна. Оюутлахын гэрээн дээр бид нар илүүтэй гадаадын жишгийг баримтлсан маань бидэнд жаахан алдаа болсон юм болов уу гэж харагдаад байгаа юм л да. Ямар тохиолдолд хэлэлцээрийн ширээн дээр тухайлбал бизнесийн хэлэлцээр дээр илүүтэй ялж байх ёстой ялж байх юм бэ гэж асуугаад байна л та. Ich bin jetzt mit den Details. Миний хувьд оюу толгойн гэрээний зүйл залтуутай танилцаагүй болохоор таны асуултанд нийтлэг байдлаар хариулах болох нь дээ. Ер нь ийм төрлийн гэрээ яагаад хийгдэх болдог вэ гэхээр нэгдүгээрт их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай болсон байх. Хоёрдугаарт салбарын мэрэгчсэн боловсон хүчний дутагдaltaй тулгарсан болов. Ийм нөхцөл туршлагатай гадаадын олборлогч, хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах шаардлага гардаг. Нэг талаас ард иргэд өөрсдийн ирээдүйн сайн сайхны төлөө үр шимийн хүртэх сонирхолтой байдаг бол нөгөө талдаа хөрөнгө оруулагчид нь ашиг орлогоо тооцохоос гадна оруулсан хөрөнгө нь аль хэр найдвартай хамгаалагдах орчин бүрдсэн бэ? Эсвэл нэмэлт ямар нөхцлүүдийг тохиролцсон үйл ажиллагаагаа явуулах тааламжтай орчин бүрдүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг. Улс төрчид хоёр талаасаа ийм шахалтанд ор байдаг. Магадгүй засгийн газруудыг төлөөлж хэлэлцээ хийж байгаа төлөөлөгчдөд янз бүрийн байдлаар нөлөөлөх орлогууд хийгдэж болно шүү дээ. Төлөөлөгчдөд ч хувийн сонирхол шинээр төрөх эсвэл өмнө нь байсан байхыг үгүйсгэж боломгүй тохиолдолч байдаг. Ийм учраас ардчилсан хяналтын тогтолцоо чухал байдаг юм. Дэлхийн банкны сүүлд мэдээлснээр гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлсэн орнуудын жагсаалтанд Монгол улс нэлээд байраар агсан байсан. Энэ үзүүлэлт нь сүүлийн 2-3 жилд өрнсөн үйл явцын үнэлгээ гэж харагдаж байгаа нь тодорхой юм а. Гэрээ оюутлахын гэрээ ярьсантай холбогдуулаад ер нь тийм гэрээ хэлцлийн туршилгууд тийм үү. Тэр талаар та сонин кейс бидэнд ярьж өгөөч. Одоо тухайлбал германчуудад магадгүй маш том алдсан гэрээ хэлцэл гадаадын өөр аль нэг орнуудтай хийжсэн тийм алдаа гаргаж ирсэн гэрээ хэлцлүүд юу байна? Омжсэн гэрээ хэлцлүүд юу байдгийг? Ich glaube, da kann man keine generellen Aussagen machen. Das hängt immer mit den jeweiligen. Бидний ерөнхий хэлж чадах зүйл бол бүх гэрээ хэлцлүүд өөр нөхцөл байдалд хийгддэг эсвэл хийгддэггүй. Зах зээл цаг үргэлж нэгэн хэвийн байдаггүй шүү дээ. Хэлцэл хийж эхлэхээс өмнө өөрийн талын болон нөгөө талын сонирхлыг сайн мэдэж байх хэрэгтэй болохоос гадна сонирхлууд хаана ойртож, хаана холдох магадaltaйг эсвэл нөгөө талынхаа давуу ба сул талуудыг өөрсдийнхөнтэйгээ харьцуулан дүгнэлт хийсэн байх хэрэгтэй болдог юм. Энэ нь хэлэлцээр амжилттай болох огтур нөхцөл болохоос гадна хаана нөгөө талаа хөдөлгөж болох вэ? Хаана хөдөлгөөнгүй байх бол гэдгийг урьдчилан тооцсноор хоёр тал хоёулаа хожих үндэс болдог. Хэлэлцээрийн явцад гацаанд орох хандлага ажиглагдах тохиолдолд тухайн хэлэлцэж буй асуудлыг хожим дахин авч үзэхээр хойшлуулж илүү тохиролцоонд хүрэх боломжтой асуудлуудын дараа хэлэлцэхээр жагсаалтанд оруулах нь талуудад ашигтай байдаг. Жишээлбэл хоёр тал худалдах, худалдан авах хэлцэл хийж байна гэж төсөөлөе л дөө. Нэг тал багыг төлөх, нөгөө тал нь ихийг төлөвлөх сонирхолтой байг.
Ингээд үнийн дүн дээр тохиролцоо сунжрах эсвэл гацах хандлага илэрвэл аль тал нь санаачлаад төлбөр хийгдэх цаг хугацааг эхэлж тохиролцохоор санал болгож болно шүү дээ. Энэ асуудлыг эхлээд тохиролцсныхоо дараа өмнөх асуудал нь хүндрэлгүй шийдэгдэж ч болох талтай. Зарим тохиолдолд хэлэлцээрийг зориуд хүндрүүлэх нь ашигтай ч байж болно. Энэ тохиолдолд дундын жуулчлагчийг хэлэлцээрт өрн оролцуулдаг. Германд үйлдвэрчний эвлэлүүд ажил олгогчдын хэлэлцээрүүд ихэнх тохиолдолд зуучлагчдын оролцоотой өрнөдөг. Сонирхлын зөрчил нь харьцангуй хурц илэрдэг талууд л да. Дуршлагтай улс төрчид тэднийг холбож ойртуулсан жишээ элбэг тохиолддог. Европын холбооны асуудлаар тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгаа улс төрчид янз бүрийн л арга зал хэрэгжилж байгааг нь ажиглаж болно. Тэдний ашигладаг нийтлэг тактикуудын нэг нь хэлэлцээрийг шөн дунд хүртэл сунжруулах буюу нөгөө талаа ядраах. Аль эсвэл залхах замаар амжилтанд хүрч байгаа нь харагддаг. Та бол одоо бизнесийн сэтгэл зүй судалдаг хүн. Ялангуяа олон үндэстний тэр соёлын ялгаатай үндэстнүүдийн бизнесийн сэтгэл зүйг тэр ялгаа давуу талыг ингэж харьцуулж судалж байгаа хүний хувьд яг энэ хэлэлцээр дээр тухайлбал ямар үндэстнүүд одоо хаанхийнхан илүү чадварлаг байдгийг, хаанхийнхан сул байдгийг энэ талаар бас сонирхуулж яриач. Es zeigt sich, dass derselbe Verhandlungsstil Барууны орнуудад амжилтанд хүргэдэг хэлэлцээрт оролцох стил Зүүн Азийн орнуудад тохирдоггүй. Бас эсвэргээрээ Зүүн Азийн гэж хэлж болох стил баруунд бүтлгүйдэх магадлал өндөр байдаг. 90-ад оны ихээр Америк ба Тайваны менежерүүдийн хэрхэн хэлэлцээр хийж байгааг судалсан судалгааг сонирхон танилцж байлаа. Эхний удаа тайванчуудыг хооронд нь Америкчуудыг бас хооронд нь хэлэлцээрт оруулсны дараа солбиж туршилт хийсэн байдаг. Америкчуудын хоорондоо хэлэлцээр хийж амжилт олсон арга барил болох довтлох тулгах хандлага давмгаалсан стил нь тайванчуудтай хийсэн хэлэлцээрийн үед амжилт олоогүй ба тайванчууд өөр хоорондоо хэлэлцээр хийхдээ баримтлагдаг нөхөрсөг найзрахаг стил Америкчуудад ойлгомжгүй байсан байна. Мэдээж Америкчууд донд дорны стилтэй хятадууд дотор довтлох тулгах арга барилтай менежерүүд таарлаж болно л доо. Дээрх судалгаанд ердийн дундаж Аз менежер барууны нийтлэг төлөөлөл болгож Америк менежерүүдийг хамруулсан бололтой. Соёл дамнасан бизнесийн харилцааны үндсэн цөм нь гэрээ хэлэлцээр гэвэл аль нэг үндэстэн соёл дээр нь үндэслэн давуу тал эсвэл сул тал гэж байдаггүй. Тэрийн нарийн тогтоох боломжгүйгээд шууд хэлж хийж болно. Та ингээ олонтаа ингээ Монгол ирж ажиллаж байсан бас семинар сургалт зохион байгуулж олон бизнес эрхлэгчтэй уулзж байсан хүний хувьд ер нь монголчууд бизнесийн авьяас хэр юм бэ? Хэр гэж дүгнэж юм та? Ja, auf jeden Fall. Ich meine, ich habe ja vor allem mit den Leuten zu tun. Миний холбоотой байдаг хамтран ажилладаг хүмүүс шинээр танилцсан монгол найз нар болоод Лүнебургт сурч байгаа оюутнуудаар төлөөлүүлээд хэлэхэд тэднэр маань ихэвчлэн олон улс орнуудын бизнес эрхлэгчидтэй тодорхой түвшинд хамтран ажилладаг. Маш нээлттэй ажил хэрэгч хүмүүс байдаг. Монголчуудын бусад ямар ч соёлтой ард түмнүүдтэй гайхалтай амархан ойлголцож байгаа байдал энэ чадвар нь үнэхээр том давуу тал нь гэж би хэлж чадна. Миний сая ирээд оролцсон семинарын эндхийн нэгэн зөвлөх компани зохион байгуулсан нь Азад анхны энэ чиглэлийг мэрэгжилтэн бэлтгэж байгаа улс үндэстэн болж байгаа ч гэсэн энэ бүгд бол монголчууд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байгааг нь бас амжилтанд хүрэх боломжтойг харуулж байна. Монголын телевизүүдээр өмнө нь Холливуудын кинонууд ихэвчлэн гардаг байсан бол өнөөдөр Солонгосын цуврал кинонууд их гарах болжээ. Энэ нь та бүхний дэлхийн бусад соёлуудад нээлттэй хандаж байгааг илтгэхэд байх шиг байна.
Мэдээж бусад соёлуудаас дэвшилтэйг нь суралцахаас гадна өөрийн үндэсний өв соёлоо хойч үедээ уламжлуулан үлдээх нь үеийн үед өөрсдийн бусдаас ялгарах бахархал болох нь ойлгомжтой. Dieses Aufeinanderprallen, dieses partielle Verschmelzen, aber auch das Beibehalten der eigenen Traditionen, die einem wichtig sind. За баярлалаа. Бидний ярилцлагын цаг харамсалтай нь богинохон байлаа. Маш их юм ярмаар байна. Гэвч цаг маань дууслаа. Ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцсэн ирж манай үзэгчдэд ийм сайхан яриа өгсөн танд маш их баярлалаа. Ингээд таны ажилд амжилт хүсье. Vielen Dank für Ihre Fragen. Die Fragen waren für mich sehr anregend. Та надаас маш сонирхолтой, урьдчилан таамаглаж байснаас илүү мэрэгжлийн олон асуултуудын дундуур намайг үнэхээр төвдүүлсэн шүү. Гэхдээ сэргээд зочиосон олон асуултуудыг асуулаа. Та нарт маш их баярлалаа. Танд бас амжилт хүсье. За баярлалаа. Манай Монголын бизнесмэнүүдийг магтсанд би ч их сая гоё сэргэлээ. За бидний ярилцлагыг тухлан сууж хүлээн авсан үзэгч та бүхэндээ ч гэсэн баярлалаа. Дараагийн солилцлоор дахин уулзтлаа. Түр баяртай.